цэвэр хөрөнгө оруулагч девелопер компани болохоор ингээд зориод тэмүүлээд ажиллаад явж байна. Зах зээлээ судлаад чаддаг хүмүүсээр нь яг чаддаг хүмүүсийн зөвлөгөөг аваад зургийнхаа ажлыг концепцэн гаргах хэрэгтэй. 5 жилийн хугацааны санхүүжилтийн зардал гэдэг чинь өөрөө маш их хэмжээний одоо орон зайг эзэлж байгаа. Энэ дээр бид нар шуналтаадаа өндөр үн үлдээд байгаа биш. Гэтэл энэ үн маань 4-5 дахин өсөд нь шүү дээ. Гэтэл энэ нэмэн үртэг маань нэмэгдэж байгаа нэмэн үртэг маань Монголд шингэн. Монгол хүн цалин аавна. Магадгүй энэ төрийн том компаниудаас илүү хувийн аж ахуйн нэгжүүдээ урдаа гаргаад засгийн газрын дэмжээд хамтдаа ингээ хичээгээд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гэсэн. Бүгдэнд нь өдрийн мэнд төргий. Тэгээд өнөөдрийн манай ярилцлагаар Улаанбаатар группийн тузын дарга Батбаатар захирал оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд ажлын тавлаг сайн уу? За баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэндийг хүргье. Ажил хавлаг бай. Сайхан хаварч байна уу? За сайхан хаварч. За Улаанбаатар группээр сонин ачин юу вэ? Улаанбаатар групп маань хэр сайн зах зээлдээ танигдаад төслүүдэд хэрэгжүүлж байна. За UB Group маань үүсгэн байгуулагдаад нэг 18 жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд яг өнөөдрийн хувьд бол яг миний хувьд UB Group-ийн өдөржингөө үйл ажиллагаанд оролцдог. Зөвхөн тузын хэмжээнд үйл ажиллагаанд оролцдог. Тэгээд UB Group-ийн залуучууд маань нийтдээ 500 гаруй залуучууд яг үндсэн ажилтнаар ажиллаж байгаа. Тэгээд нэлээд л өрнөө ажил ихтэй тий амьдрахын ирэхээр бас нэ зогсож болохгүй хэл завгүй л ажиллаж байгаа шиг. Тэгээд UB Group-ийн хувьд одоо нэг бизнесийн 8 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрэн дотроос голчлон одоо барилгын салбар, тээвэр, уул уурхайн салбар гэсэн одоо салбаруудад төлөх үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар групп маань ер нь одоо сүүлийн үед ямар төрлийн төслүүдийг илүү хэрэгжүүлээд аль төрлийн төслүүд рүү илүү таад ер нь төвлөрч байна, ажиллаж байна. За сүүлийн үед гэвэл бид яг өнгөрсөн хугацаанд ч бас тийм амаргүй санхүү хөдлөө цаг үе ингээд даван туулаад явж байна. Тэгээ сүүлийн үед бидний хувьд бол нэг 4 төслийг ашиглалтанд орууллаа. Тэр нь юу вэ гэхээр яг ковид өмнө болон ковид үед эхлээд ашиглалтанд оруулчихад байна гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр одоо яг бид бүхний байж байгаа одоо International Trade Center буюу ITC төсөл маань бас одоо ингээд ашиглалтанд энэ 5 сарда үе таалгаа нэгж байна. За баруун 400 Avenue Residence гэдэг төсөл, Yarmouth Soul Garden гэдэг 960 айлын төсөл бас дуусах шатанд орж байна. Мөн одоо Yarmouth UB Автоком гэдэг одоо Монголын хамгийн том автоудалдааны төвийг бас шатараад ашиглалтанд оруулаад ингэ явж байна. Зөв. Ер нь Улаанбаатар групп маань ямар төрлийн бизнес модельтэй ажилт юм бэ? Одоо девелопер талдаа юм уу? Хөрөнгө оруулагч талдаа юм уу? Эсвэл одоо захиалагчаа хийдэг юм уу те? Эсвэл бүр гүйцэтгэгчээс бас явдаг юм уу? Ер нь аль төрлийн бизнес рүү л явж байна. Хуучин бол бид нар бүгдийг нь хийж исэн. Одоо ч гэсэн хийж л байгаа л да. Бараг одоо манай зах зээл чинь ингээд зайлж жижиг тий нэг юм одоо 3.5 сая хүн амтай өргөө удам нутагтай. Тийм учраас одоо манай бизнесийн бас зовлон байх шиг байна. Бүх төрлийн бизнес рүү ордог тийм. Хэрвээ том зах зээл байсан бол тий байшингаа барьдаг бол зөвхөн байшингаа бариад кофега зардаг бол магадгүй зөвхөн кофега зараад явах байсан байх. Гэтэл манай зах зээлийн онцлог буюу одоо манай нүүдэлч монголчуудын онцлог юм шиг байгаа. Бүх бизнесийг хийж байна тий хаана баг ашиг орлого олж байна, хинд би мөнгө төлөөд энэ тэр бизнес болгоно ингээ хийх гэдэг. Тэгээ энэ жишгээр яг хуу бидэд нэлээд олон бизнес рүү бол ингээ орсон. Энэ хугацаанд ч гэсэн олон бизнесийг одоо дампуурууллаа. Зарим бизнесүүд нь гайгүй явж байна тий. Яг барилгын салбар гэх юм бол бид одоо хуучин бол баг ингээ захирлаас ахуулаад манаа ч бүхэл юмыг хийдэг байсан бол одоо бол бид илүү түлхүү яг мэрэгжлийн тал руугаа буюу цэвэр хөрөнгө оруулагч девелопер компани болохоор ингээд зориод тэмүүлээд ажиллаад явж байна. Девелопер гэснээс ер нь девелопер буюу төслийг хөгжүүлдэг, хөрөнгө оруулдаг компани ер нь ямар компани байдаг юм бэ? Ямар онцлогтой юм бэ? Яг үйл хөдлөх хөрөнгийн төсөл гэдэг маань өөр маш олон оролцож талуудтай тий. Нэг талдаа одоо юу гэдэг одоо сонгодог зах зээл дээр бол одоо санхүүжүүлэгч нэг тустай тийм ээ. Тэр нь одоо юу ах юм? Хөрөнгийн зах зээл байх юм уу, банк байх юм уу, хөрөнгө оруулагч байх юм ингээд тустай. Нөгөө талд EPC гэрээ буюу одоо контрактор компани ингээд тустай. Тэрэн доороо маш олон тусан гүйцэтгэх компаниуд одоо сабконтрактораар аваад ажилладаг. Дээрээс нь төслийг санаачиж байгаа буюу тухайн төслийн одоо үндсэн девелопер буюу
тэ девелопер компани тусдаа гээд яг чаддаг юм а хийгээд ингээд хөрөлжөөд явдаг бол Монголд өөрөө зах зээл нь жижиг учраас бүгдийг өөрсдөө хийгээд явж байгаа. А гэхдээ бидний энэ зах зээл банаас ингээд бас тасралтгүй хөгжөөд явж байгаа учраас илүү одоо бид нар мэрэгш яг чаддаг юм а хийх илүү мэрэгжлийн болох тэ илүү ёс зүйн хувьд ч гэсэн этиктэй байх үүднээсээ болвол илүү мэрэгшиж одоо дагнж явах нь бол чухал юм а тэгжээж бид бас илүү амжилттай урт хугацаанд хөгжих юм байна гэж харж байгаа. Тийм учраас бид нар илүү одоо яг хөгжүүлэгч буюу нөгөө талдаа хөрөнгө оруулагч байл гэсэн. Тэр зам руу одоо орох гол хичээгээд явж байгаа тий. Ерөнхийдөө девелопер компаниудын ур чадвар ч юм уу чадамж нь ямар төвшөнд байж иж одоо чанартай төсөл хөгжүүлэлт хийгдээд зах зээл чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чаддсан юм бэ. За манай компани гол барьдаг зүйл бол ерөөсөн нөхцөл байдлаа шинжлэх буюу маш олон төрлийн судалгаа хийдэг. Хуучин би одоо байшин барихтаа бол зүгээр би хятад явжгаад нэг ийм байшин харсан энэ гоё алив энийг хийгээл те нэг осондо цаасанд мөнгө зарж чаддаггүй байсан. Бэлэн зураг юу байна те яахаараа иймхэн зузаан цаасанд 30-40 сая төгрөг төлдөг ингээл баг 15 жилийн өмнө тийм л одоо нэг ийм одоо үнцээс хардаг байсан бол одоо бол илүү цаасанд маш их мөнгө зардагдаж байна. Одоо девелопер компанийн хувьд бол маш их тийм тооцоо судалгаа шинжилгээ хийх ёстой. Одоо олон улсын трендing хандлагын хаана явж байгаа. Бид нар яг хаана байгаа нэ өрсөлдөгч маань хаана байна. Хэрэглэгч буюу хэрэглэгчийн зан төлөв маань яг юу хүсэж тэмүүлээд байна те. Энэ хэрэглэгчээ магадгүй өнөөдөр мэдрээгүй байгаа 3 жилийн дараа үүсэх хэрэгцээ шаардлага нь юу юм гэдгийг өнөөдөр бид нар судалж шинжилээд одоо эдийн засаг, нийгэм, санхүүгийнхаа үнцүүдийг хараад тухайн төслийг за энэ байршилд энэ газар дээр ийм л төсөл байх нь зөв юм байна. Тэгжээж ийшээ хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагчдын одоо мөнгө санхүү эрсдэлгүй байх юм байна. Магадгүй хөгжүүлэлт хийж байгаа компани ч гэсэн бас нэг алдагдaltaгүй ашигтай гарах юм байна л гэдэг үнэлж сурнаа л гэсэн. Тийм учраас маш олон төрлийн тооцоо судалгаа буюу цаасан дээр одоо датан дээр л мөнгө гарал илүү гарахыг хичээж байна. Судалгаа хөгжүүлэлтээ хийхэд танаахан одоо ямар төрлийн одоо баг бүтцээр ямар бүтцээр ажиллаж байна? Хэрэг хүн хүчтэй ямар хугацаанд одоо дундчаар нэг төслийг хөгжүүлэлт хийхэд ч юм уу те хэрэг хугацааны одоо хүч хөдөлмөр зарж ажиллаж байна юм. За би зөвхөн ганцхан хоёрхан төслөөр жишээ татчихъя. Одоо шинэ эхний бид одоо манай компани өөрсдөө буюу 100 одоо спортын төв ордны хажуу одоо хотын төвд 40,000 м квадрат төсөл хөгжүүл дууссан. Тухайн судалгаа хөгжүүлэлт маань нийтдээ нэг 10 гаруй компаниар одоо судалгаа хийлгэсэн гэсэн. Буюу 10 гаруй компани нийлж өөрөөсөө чадах одоо тэнхлэг зуучин л тэнхлэг зуучийнхаа тийм ээ. Ингээд нийлж ингээд судалгаанууд хийгээд түүн дотроос 3 төрлийн судалгаа манай баг өөрсдөө хийж байгаа. Бүх судалгааныхаа датаг төөрөө авчаад анализа боловсруулалтаа манайх өөрсдөө хийжсэн. Манай баг, манай бизнес хөгжлийн баг. Бусад одоо 6-7 төрлийн судалгааг нь гадны аутсорсингээр одоо хийлгэж байгаа гэсэн. Тухайн судалгаа хийж дуусгаад нийтдээ нэг 150 орчим сая төгрөгийн зардал гаргасан байдаг. Тэгээд тухайн төсөл маань за энд ямар хэмжээний одоо төсөл хийх вэ гэдэг бидний одоо эцсийн бүтээгдэхүүн baby man одоо нэг ерхий ингээд араан маань гэж харагдаж байна гэсэн тий. Тэрний ард дэлд бид нар тухайн төслийн газрын өрчлөгийг хэд байх юм тий. Эрсдэл давуу тал нь юу байх вэ? Нийт construction cost EPC гэрээний одоо 1 м квадратын өртөг маань хэд байх юм? Санхүүжлийн зардал хэд байх юм? Төслийн амьдралын мөрчлөг хэдэн жил байх юм? Зарагдаад дуусахад амьдралын мөрчлөг маань хэд байх юм гээд илүү одоо баримжаатай болчихж байгаа гэсэн. Хоёр дахь жишээ төсөл маань бид бүхэн яармагт одоо шинэ төсөл яг хөгжүүлэлт явж байна. Тухайн төслийг бол бид нар нэлээд орчин үеийн тийм мол худалдааны төв, commercial center одоо 5 хотоо сервис апарт гэж юм комплекс нэг Шангрилагаас одоо том хэмжээний тийм молтой төсөл ихээр төлөвлөж байгаа. Тухайн төслөөр бол бид гадны компанитай хамтраад Сингапур, Хонконгийн компанитай хамтраад ажиллаад явхад бол зарлалын хөлөд маш өндөр гарч байгаа. Зөвхөн одоо юу гэдэг судалгаа ороогүйгээр ерхий концепц гэж байд. Тэгээ full concept хагас концепцийн хэмжээнд төслөө гаргаж авах бол зөвхөн одоо гадна талд хийж байгаа гэрээний үнийн дүн байна $550,000. Тэгэхээр магадгүй энэ төслийн бүтэн судалгаа концепц ороод ирэхээр зөвхөн бид нэг ийм араамтай болохын хамгийн багадаа $1,000 одоо Монгол төгрөг 3.5 тэрбум. Тэгэхээр энэ мэн одоо юу гэж юм тэгэхээр тухайн төсөл маань төдий чинээ үр өгөөж сайн байхыг хүсэх юм бол бид нар төдий хэмжээний зарлалыг гаргаж яг чаддаг хүмүүсээр нь одоо тооцоо судалгаа хийх нь зөв юм байна л гэсэн санаа. Одоо нөгөө зах зээл дээр чинь төслийг барилгын бизнесээ хөгжүүлэхэд нэг юм олон янзын чиг хандлага бас байх шүү. Одоо тухайн бүс нутагт хамгийн их борлуулагдж байгаа төслийг дагаж хөгжүүлэлт хийх. Эсвэл тухайн бүс нутгийн хэрэглэгчийн хандлага хэрэгцээг судлаад тэр хэрэглэгчид таарсан бүтээгдэхүүнийг
ялгарч хөгжүүлэх гэдэг ч юм уу тий. Мгм. Арга барилууд байна. Та аль тал руу илүү ингэж явж байна? Ер нь. За саяны ингээ хоёр төслийн хувьд бол эхний төсөл бол тухайн одоо зах зээл бидрэл тааруулж хамгийн боломжит одоо үр ашигтай төслийг яаж хийх вэ? Тэгээ тэнд одоо хэрэглэгч маань одоо магадгүй Сүхбаатарын талбай нэг юм 1.5 км-ийн хооронд баг Монголын нийт аж ахуйн нэгжүүдийн бараг талан байгаад байна шүү дээ. Тэгвэл энэ хүмүүст энэ аж ахуйн нэгжүүд тааруулаад эдгээр аж ахуйн нэгж маань юу хүсээд байна? Тэндэн тааруулсан офис төслийг хийж явах жишээ нь. Зайсан буюу одоо урагшаа хаан улдууд хийж байгаа төсөлд бол тухайн одоо дүүрэгтэй одоо юу гэдэг жинхэнэ трафиктэй тренд болох төслийг хийж гэнэ гэсэн. Тэгэхээр одоо тэр тухайн төсөл бол тухайн төсөл ингэж баригдаж хөгжүүлэлт хийснээрээ манай төслийг дагаж бусад төслөөр хөгжинэ гэдэг ийм амбицтай. Тэгэхээр яг хуу тухайн төслийн амбицууд байна л да. Мэдээж амбицаас шалтгаалаад эрсдэл өндөр байгаа, хөрөнгө оруулалтын зардал өндөр болно гэдэг ч юм уу. Одоо төслийн ялгарлыг гаргах ч юм уу тий. Тухайн ижил төслүүдээс ингээ өрсөлдөх ч юм уу, эсвэл өрсөлдөхгүй бүр ингээ бид нар өрсөлдөхгүй маа илүү ингэж ялгарч одоо гарч ирж одоо зах зээлээ одоо магадгүй илүү танигдана гэдэг ч юм уу. Тэр бодлогоо гаргахтаа таад тэн дээр юм байгаа. Манайхан ингэж хараад идэв. За карка ашигтай гэхээр бүгд карка хийгээд бүгдээрээ дампуурчдаг байхгүй. Манай монголчууд нэг юм ааста бата алаад байна шүү дээ тий. Тэн нэг юм карка ажиллаад амьдрал нь сайжраа том машин авч унаад тэгээд энэ айгаа буруу чиг хандлага. Яагаад тэр нийлүүлэлт ихсээр бүгд ашиггүй болчдөг. Тэгэхээр бид одоо юу гэдэг юм. За тэр төсөлд ингээд лаг байгаад энэ одоо сүүлийн Шангрила лаг байна. Шангрила шиг юм хийчихвэл энэ өөрөө буруу. Тэгэхээр бид нар яах хэрэгтэй гэхээр хинт хэрэглүүлэх чинь хин хэрэглэх юм. 5 жилийн дараа 10 жилийн дараа одоо real estate төс чинь өөрөө ингээ магадгүй 100 жилээр ч юм уу 50 жилээр хэмжигдэн тийм ээ. Тэгэхээр тухайн амьдрал одоо төслийн маань амьдралын мөчлөг нь хэдэн жил байх юм. Тэгвэл одоо Монгол улсын иргэд 5 жилийн дараа 10 жилийн дараа 30 жилийн дараа Улаанбаатар хот өөрөө хүн амын ям зүйн бүтцэн ямар байх юм. Тэр мод нь ямар хэлбэртэй модны дүрс байх юм те. Бидний залуучууд одоо олон улсын трендчийн хандлага нь хайшаа яваад байгаа. Энийгээ бид нар таньжиж тухайн одоо юу гэдэг хэрэглэгчтэй зориулсан төслийг хийх юм бол тухайн сайн болно. Одоо бас нэг юм юу байгаа тий. Одоо төсөл хөгжүүлэгч компаниуд нэг гоё концепттэй тий. Ялгарьяа гэх түрүүний шиг гоё концепт үүсдэг. Гэтэл нөгөө талд нөгөө зардал өртөг гэдэг зүйл явждаг тий. Хитрхи гоё байхсан өртөг өсөл. Өртөг өсөд ирэхээр нөгөө ашиг гэдэг зүйл маань яг нь бүр урт хугацаанд олох ч юм уу хөрөнгө оруулалтын өгөөж нь бүр урт хугацаанд орж ирдэг ч юм уу. Тэгтэл манай Монгол улс чинь зах зээл өөрөө ингээд бараг л өдрөөр нүр хэлбэлцээд байгаа юм уу тий. Маш тодорхойгүй байдлаас зүйлүүд байгаа шиг байна. Тэгэхээр тэр балансыг яаж тааруулж байна? Их талаас ашигтай тий. Тэсэрнэ концептлэг. Тэсэрнэ зах зээлдээ нийцсэн гэдэг ч юм уу тий. Тэгэхээр зах зээлээ судлаад чаддаг хүмүүсээр нь яг чаддаг хүмүүсийн зөвлөгөөг аваад зургийнхаа ажлыг концепцэн гаргах хэрэгтэй. Тэгэхгүй Эргэн Батбаатар би юунд дуртай юм бэ гэдэг шалыг айгүй үнэтэй тийм дээ лаг цав цагаан одоо гантер хийнэ гэвэл одоо юу гэдэг магадгүй энэ шалны 1 м квадрат $1000. Энд би өөрийнхөө мөрөөдлийг хийх гэж байгаа биш байхгүй. Энэ өөрөө энэ шал өөрөө хүн явахад тайлбарахгүй цэвэрхэн одоо хүн болгонд хүртээмжтэй байх хэрэгтэй болохоос биш тийм хязгааргүй тансаг юм ч юм уу те би ямар гэрээд өгчүүлэх учраас тийм байх шаардлага байхгүй. Тэгэхээр тухайн энэ барилга байгууламж байна. Хүнд хүртээмжтэй байхын тулд ямар стандартыг наад зах нь хангасан байх хэрэгтэй юм бэ? Жишээ нь одоо манай IT төслүүд бидний хамгийн гол концепц бол одоо нэг давхрын олон нийтийн хэсгийг бол метр квадратаар шунахгүйгээр олон нийтэд зориулаад 80 гаруй метр ийм 4-7 метр өргөнтэй гудамж гаргаад утсан. Манай хамгийн гол концепц ерөөсөө энэ дээр байж байгаа. Тэгснээс шүү дээ те хичнээн доор үнэтэй гантиг дэвслээгээд битүү ингээд нэг ийм хүн зүрх зайгүй метр квадратаар шунаа те метр квадрат нь $10,000 юм чинь алдаж болохгүй гэдэг ингэх юм бол энэ төслөөр унчна. Гэтэл энэ төслөөр өөрчлөж хүн болгонд хүртээмжтэй тааламжтай байх мөцгөөсөө л хийх хэрэгтэй. Тэгснээс биш хамгийн наацхан олон улсын стандарт шаардлагыг хангаад тэрнээс илүү дээшээ байх хэрэгтэй гэдэг суур шалгуур шүү дээ. Тэрийг давах хэрэгтэй болохоос хамгийн үнэтэй материал, хамгийн лаг материал ашигласнараа төсөл бас гоё болно гэсэн санаа шүү. Тэгэхээр төсөл гоё болох гэснээс ер нь барилгын нүүл хөдөлгөөний төслүүд хэрэглэгч зах зээлдээ ямар value өгвөл ер нь одоо үн цэнтэй төсөл гэж ер нь нэрлэгддэг юм бэ? Хэрэглэгч ер нь ямар value хүсдэг юм бэ ер нь? За миний хувьд тэгтээ хамгийн түрүүн зүгээр энэ төсөлд ингээ байж хахад цаанаасаа тааламжтай гоё энергитэй байх хэрэгтэй. Одоо нэг хүн чинь ингээ энерги мэдчихдэг шүү дээ. Тэ нэг зарим газар байхад их гоё таатай байдаг тий. Зарим газар байхад нэг жоохон гараа явчмаарч юм шиг санагддаг. Гэтэл тухайн одоо орчныг маш гоё энергитэй болгож өгөх хэрэгтэй. Тэхийн тулд яах? Агаарын орчны чанар, агаарын чанар, температур, тий агаарын урсгал, хүний хөл хөдөлгөөн. Тэ бидэж одоо энэ манай IT ингээл доор ингээ зах шиг болгочих юм бол нэг юм л
сонир мэдрэмж төрнө шүү дээ. Гэтэл одоо эндээс маш гоё чанартай кофегоо уушдаг, хоолоо ичдэг тий. Хүссэн одоо 5 6 төрлийн ресторанаараа үйлчлүүлдэг, хангалттай хэмжээний автомашины зогсоолтой, барилга нь одоо наацхийн барилгын стандарт шаардлагуудыг хангачихсан. Хүний хэрэгцээтэй бүх хэрэглээ юм байж идэг. Тэгжээж энэ өөрөө тийм тааламжтай мэдрэмж төрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр наацхийн л одоо хүн болгоны хэрэгцээ шаардлагыг хангах хэрэгтэй. Мэдээж хүн болго өөр 8 настай хүүхдийн нэг мэдрэхүүнийг өөр хүртэй юм тий. 80 настай буурлын мэдрэхүү өөр ихгүй. 80 настай хүн яах юм? Олон шатаар яваад ах хэцүү. 8 настай хүүхдийн маш асар хурд хөдөлгөөнтэй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр хүн болгоны одоо энэ хүн болгонд одоо өөрийгөө яг 8 настай хүүхд чинь 80 настай хүн шиг болно. Энэ өөрөө байгалийн зам учраас. Тэгвэл энэ бүх одоо хүмүүсийн хэрэгцээ шаардлага тухайн барилга байгууламж байна. Нийцсэн байх юм бол наацхан шаардлагыг хангаж байна л. Тэгвэл эсвэргээр танаа төслүүдэд хөрөнгө оруулсан одоо хөрөнгө оруулагч нар ч юм уу одоо иргэдтэй юм уу иргэд ч юм уу эсвэл бизнесүүд ч юм уу тий хөрөнгө оруулалтынхаа өгөөж илүү даваалж авч чадчихна. Хөрөнгө оруулалтын одоо ашиг нь тэр хүмүүст хүрч чадчихаа. За энэ дээр яг би Soul Garden гэдэг төслөө жишээ авчаа. Нийтдээ нэг 1000 айлын төсөл 960 айлын төсөл байгаа. Бид ковид өмнө эхэлсэн. Тухайн үед бол яг нэг хөрөнгө оруулалт босох үүднээсээ тухайд манай өртөг өөрөө нэг сая 700 мянган төгрөгтэй, сая 600 700 мянган төгрөгтэй байсан. Гэхдээ ковидын хүнд үеийг даван туулаад өртөг маань 3 сая гараа авчихсан. Гэтэл бид нар 300-аад айлыг нөгөө сая 6 700 үдгээр төлбөр мөнгөөр авчихсан байж идэг. Төсөл ажилтнаа ордгоо. Нөгөө амлсан хугацаанаасаа баг те 2 3 жил хойшлоод идэг. Тэгэхээр ч яах нэг иргэдчин зайлуул бухимдсан, зарим түрээсийн байранд байгаа, зарим нь аав ээжинд байгаа, зарим нь гадаадд байгаа гэдэг ч юм уу. Гэтэл бол араас нь маш олон компаниуд ковидын хүнд нөхцөл байдал давтчих үзэн зүйл гэдэг үүднээсээ нөгөө сая 500 зарцсан байсан байраа 3 сая болгосон үнийг нь 2 сая 500 болгосон. Энэ ч хуулиар нээлттэй боломжтой гэсэн. Альсад тухайн хүн гомдолтой төлсөн мөнгө буцаагаад авч болно. Иргэний тухай хуулиараа. Гэтэл манай компани бол залуу компани буюу ирээдүйд маш олон төсөл хийх девелопер компани гэдэг үүднээсээ энэ 300 айлын бүх байрыг нь алдагталтаа одоо 50% алдагталтай гэсэн шүү дээ. Тэр үнээр гэрээгээ хаагаад нэг ясандаа 300 айл дээр л бол шатж яах гэсэн. Тэгээ үлдсэн айлууд нь бол одоо ингээд ажиллаж явж байгаа тий. Яг нь нийгмийн хариуцлага биш л дээ. Энэ бас нөгөө талдаа миний маркетинг л багхгүй юу. Өнөөдөр Иргэн Батбаатар яахын эндээс за би одоо эрүүгийн хариуцлага хүлээхгүй юм чи яад ингээд тий тэр гэр үндээ хаагаа явчихдаг. Ирээдүйд тэр хүмүүс итгэж надаас дахиж байр авахгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр би энэгээрээ бас таньтаас байгаа маркетинг гэж шүү дээ. Би бол амсан зүйлдээ манай компани хүрдэг шүү. Амсан өгөөж өгнө гэдэг. Тэгэхээр өнөөдөр анх одоо манахаас сая 600 байр авч байсан өнөөдөр яг зах зээлийн аншилт хамгийн багадаа 3 сая 500 600 буюу метр квадрат нь 100 гаруйгаар өссөн байх жишээ нь. Тэгэхээр UB Group-ийг хэрэгжүүлж байгаа төслүүд анх эхэлснээсээ хойш дуусах үнэл бол багадаа 50% буюу түүнээс дээш өссөн. Бид нар угаас энийг тооцоо судлаагээд гаргаад авчдаг. Одоо хадгаламжийн хүн 10% байгаа бол жилдэх өгөөж нь хамгийн багадаа 18% байх ёстой гэдэг тооцоотой. Тийм учраас энэ чинь Иргэн Батбаатар өөрөө дураараа яриад байгаа биш. Манай баг хамт олон одоо бодож гаргаж ирээд за ийм үг байх юм байна л гэж байна. Зүг. Маркетинг гэснээс ер нь сүүлийн барилгын төслүүдийг борлуулах ч юм уу, түрээслэх ч юм уу тий зах зээл нийлүүлэхэд маркетингийн одоо хүч хэр чухал юм бэ? Маркетинг гэдэг зүйл маань ямар байдлаар хэрэглэгчид хүрээд үнс нь ойлгуулж чаддаг. Мэдээж маркетинг бол маш чухал. Гэтэ маркетинг хийхээсээ гадна буцаагаад нөгөө хийсэн маркетингд үнэн байх хэрэгтэй. Тэгвэл айгүй гоё реклам цацаад байдаг. Оцсон ч бодит байл нөөрөж болохгүй гэсэн санаа. Яг манай компани бол маркетинг зөвхөн дотооддоо байдаг. Би өөрөө ч юм уу дайсад манай маркетингийн компани хаа. Тэгээс гаднаас айхтар маркетингийн том одоо эйженсинүүдэд ажиллаад ч юм уу тийм их маркетинг хийдэг айл бол өөрсдийнхөө үнэн байхыг хичээд энэ бол өөрөө миний хувийн зарчим. Үннээрээ байх дуртай. Тэгээс худлаа нэг юм фейс зүгээл гоё бац зүг сонирхолгүй чадахгүй бол чадахгүй чадвал чадна. Чадж байгаа маа илүү сайн чадахын төлөө чадахгүй бол чадахгүй хэлцдэг. Тэ? Энийгээ өөрөө олон нийтэд хүргэж чадвал энэ чинь бас тэгэл маркетинг шүү. Маркетинг тийм. Маркетинг гэснээс одоо та хэд мөн хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудал ер нь ямар аргаар яаж шийдвэрлэж байна? Тэр нь одоо оновчтой чадчихна ер нь. Маш хүнд байна. Уг нь бол аливаа улсын девелоперууд бол хамгийн түрүүнд биллионер болдیں۔ Монголд бол хамгийн өртөө хүмүүс нь ер нь манит байх шиг байна. Девелоперууд багш. Дандаа ингээд хойд тормоогоор нөхөл ингээд явж байна. Одоо чи би бол хүмүүс нэг нөгөө л хэлдэг. Ингээл хүмүүс үүдээ Батбаатар ямар олон төсөл хийд юм бэ? Тэнд ч танаас гээл. Тэгээ би хэлдэг баг. Гэхдээ одоо миний нэг хоногийн зөвхөн хоногийн өртөг
Тэ зөвхөн хүүгийн зардал нь шүү. 65 сая төгрөг. Миний хоногийн нэг хоноод өглөө босон миний өглөөний аяга цайны үнцэнлүүд 65 сая төгрөгийн зөвхөн хүү. А энэ чинь тэр сард одоо 2 тэрбум шууд төгрөгийн зөвхөн хүүг бид нар арилжааны банкс төлж байна. А тэгэхээр эн чинь цаана төдий хэмжээний бид нар яал өрөө буюу одоо унтах ирэхгүй ирэхгүй л ингээл явж хөдөлмөрлж байна тий. А энэ өөр айгу буруу ер нь бол. А яагаад буруу вэ гэхээр зах зээл магадгүй гинт хямарвал манай компани ингээд дампуурахад бэлэн байна вэ буюу өндөр эрсдэлтэй зах зээлд ажиллаж байна гэсэн үг. А энэ цаад бас нэг юм гажууд л үехээр Монгол хөрөнгөний зах зээл хөгжөөгүй. Өнөөдөр бид нар ингээд үйл хөрөнгөний зах зээлийг санхүүжүүлэхээр банк хувь хөрөнгө оруулалт аав ээжээсээ авдаг ч юм уу, карманаасаа гаргадаг ч юм уу те. Бонд гаргах болон хувьцаа гаргах бол үйл хөрөнгөний зах зээл дээр тийм ч нээлттэй биш байна. Шаардлагууд өндөр байна. Өнөөдөр Монгол рейт гэдэг бүтээгдэхүүн хөгжөөгүй байна те. Крауд фанд хийж болохгүй байна. Хуулиараа хязгаарлалт идмэл зохицуулалтаа салбар гэдэг үүднээс. Тэр санхүүжилтийн хувьд бол манай салбар үнэхээр хүнд байгаа. Тэгэхээр манай одоо салбарын санхүүжилтийг бол жоохон схемийг өөр болохгүй бол бас нэг араа болохгүй байгаа. Тэгээ яг хуу би бас нэг юм олзуурах одоо саяхан дээр санхүүгийн зохицуул хорооны дараагаар залуу хүн томилогдчихжээ лээ. Тэгээ залуу хүмүүс томилогдсон тэгээ бас нэгийг бодож хоёрыг тунгаашт энэ зах зээлээ бас нэг юм өөр төвшөнд гаргах байхаа л гэж хүлээлттэй байгаа. Нэг талаасаа санхүүжилт тий. Нөгөө талаасаа борлуулалт байх юм даа. Тэгээ одоо борлуулалт гэдэг нь зах зээлд яаж юм борлуулах вэ? Нөгөө хэрэглэгч маань бодолтой авах чадвах нь яаж өсгөх юм? Нэг ясандаа одоо миний ингээ хүүгээд одоо тэр нэг хоног төлөөд байгаа 65 сая төгрөгийн хүүг хэрэглэгчл төлж байгаа шүү дээ. Иргэн Батбаатар төлөөд байгаа биш байхгүй юу? Батбаатарын компани ч юм уу төлөөд байгаа биш. А бид нар энэ чинь дунд нь микстэд хүүгийнхаа зардлыг шингээгээд метрик квадратын өчтөн шингээгээл за та авах уу? Метрик квадрат за 15 сая 17 сая төгрөг гэл ITC-с санал болгож шүү дээ. А тэгвэл энэ үүний чинь нэлээд том хэмжээний зардал нэг ясандаа хүүгийн санхүүжилтийн зардал яваад байгаа байхгүй. Энэ төслийг одоо бид нар ингээ 5 жил девелоп хийсэн. 5 жил санхүүжилтийн зардал гэдэг чинь өөрөө маш их хэмжээний одоо орон зайг эзэлж байгаа. Энэ дээр бид нар шуналтаадаа өндөр үн үлдээд байгаа биш. Тэ? Бидний ашиг бол ингээд тодорхой хэмжээнд ингээд барьцсан. А гэтэл санхүүжилтийн зардал маань нэмэгдэхээр энэ төслийн үн маань одоо өсөд байна гэсэн. Нөгөө талдаа хэрэглэгчийн худалдаа авах чадамжийг яаж сайжруулах юм бэ? Хэрэглэгч өөрөө чадамжгүй бол одоо бас худалдаж чадах. Тэр бол энгийн шүү дээ ерөөсөн. Монгол ямар болсон? Уул уурхай болсон. Уул уурхайгаа л хөгжүүлнэ өөр юм байхгүй шүү дээ. Өнөөдөр эдийн засгийн мэдээ солонгоруулахын хувьд бол ингээ маш олон жилийн хугацаа орно. Өнөөдөр ингээл улс төрчид бол гой юм яриа л дээ. Хаста аялал жуулчлалыг хөгжүүлнэ ингэн тэгнэ. Хаста тий одоо гой төсөл хөтөлбөр санаачлаад эн чинь өөрөө тийм богино хугацаанд бий болчих зүйл биш ээ. 20 30 жилийн дараа. Одооноос бид нар сахилга батаа сайн явж иж. Одоо л бид нар зүгээр уул уурхаар л ууссан шүү дээ. Бид нар нэг жоохон алт нүүрс зэсэл зараал тэрнээс хитэн жоохон валют орж чинь тэрийг тэг 3 сая 500 хуваагаад идчихэж байгаа ийм л ууссан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр иргэдийн орлогыг бид нар хэрхэн сайжруулах вэ гэвэл гадны хөрөнгө оруулагчдыг дэмжих хуулиа сайжруулад хөрөнгө оруулалт их хэмжээгээр авчрах хэрэгтэй. А дээрэс нь Монгол залуучууд нь илүү гадагшаа явж тэгээ соёл, боловсрол, технологи, инженерүүд бэлтгэдэг хэрэгтэй. А тэгээд эх оронч үзэлтэй байгаад буцаж эх орондоо бүтээн байгуулалт тэгээ Монгол намын одоо улсын хүн ам өсчиж Монгол улсын эдийн засгийг сайжруулна. А дээрэс нь бид нар уул уурхай улс учраас одоо бид нар бол нүүрс зэс алт төмрөө зүгээр түүхийгээр нь гаргаад байна шүү дээ. Зүгээр зөөгөөл гаргаад байна. А гэтэл энэ хооронд чинь бид нар технологи шингээгээд тий одоо нэмэн хүртэг шингээвэл манай эдийн засаг магадгүй одоо байгаасаа 3 4 дахин том болно. Өнөөдөр ганцхан шав төмрийн өдөр ихэд 1 тонн нь одоо 90 дээр очиж даф төсөлтөө нэг $60 байж байна. А гэтэл бид нар энийг жоохон кокс шатаагаад тий нэг жоохон эрчим хүч цахилгаан шатаагаад тэгээ нэг жоохон шохоо хийгээд тэгээ ингээ кокс төмрийн өдөр нийлэн шатаагаад тэгэл даф төсөлөөр 90 дээр авчаад $250 хүрэх боломжтой. А гэтэл энэ үн маань 4 5 дахин өсөд нь шүү дээ. Гэтэл энэ нэмэн үртэг маань нэмэгдэж байгаа нэмэн үртэг маань Монголд шингэн. Монгол хүн цалин аавна. Мангадгүй хятад ажиллаад Монголд ирж ажиллаад тэр хүн чинь Монголын СУ-гээс тий гомн аваад идэнэ гэдэг ч юм уу. А тэгээд дунд нь ашиг нэмэгдээд манай нөгөө $60 зарагдаацсан бүтээгдэхүүн чинь одоо нийтдээ бид нэг жилдээ нэг $400 сая төмрийн өдрөөс олж байгаа. Тэгвэл энэ чинь $2 тэрбум болно л гэсэн санаа. Ингэж бид нар эдийн засаг эхний ээлжинд тэлнэ. Зээс одоо гинти юм шиг бэлжтэй юм шиг те амар эдийн засаг солонгорол гинт Монголын эдийн засаг гой болохгүй л те. Монголчууд нийлүүлэгч орн болоод шүү дээ. Ханган нийлүүлэгч те. Түүхийд параметралаа. Хятад ч гэсэн тийм л байсан шүү дээ.
Одоо бол саяхан ингээд Монгол хятад хувьсгал гараал те. Одоо бүхэл одоо Японы болон Германы технологиуд хятад очоод хятад зүгээр дэлхийн түүхэн эдийн нийлүүлэгч улс байсан. А өнөөдөр дэлхийн өөрөө хятадын нийлүүлэгч болчиход байна шүү дээ. А бидэнд магадгүй ирээдүйд ч Монгол тийм боломж бас байгаа л байхгүй. Одоо энэ эдийн засгийн хямралт ч юм уу энэ одоо гинтийн шоконд Берлин компаниуд энэ яаж бэлэн байх юм? Яавал одоо энэ төрөг шиг ингээд дампуурахгүй гэдэг шиг тий асуудлуудаа ингээд 2-3 жилдээ доктортой бариад үйл ажиллагаа алдахгүй явах боломжтой байна ер нь. Яг одоо манай барилгачид зайл ингээд яг дээсэн дөрөөндөр л явж байгаа маань нийт. Яг энэ эрсдлийг бууруулахын тулд бид нар илүү санхүүгийн сахилга баттай, илүү мэрэгжлийн байх хэрэгтэй. Тэ? Мэрэгжлийн байна гэдэг маань яг хөхөр нөгөө л тооцоо судалгаатай. Би яг өөрөө хий юм бэ? Юу хийж чадах юм бэ? Аль зах зээлийн орон зайд тоглолт хийх юм бэ? Энийг маш сайн таньж мэдээд эрсдлийн менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл бид өнөөдөр мөнхийн юм байх юм шиг яваад байна. Гэтэл нүүрсний үн одоо хэд байжгаад хэд болчихв. Магадгүй урд төрш маань биднээс нүүрс авах болчихвол тэгэл манай улс бол дампуурхад ч юм уу альва нэг улсын олон улсын хөтөлбөр рүү ороход бол ойрхон л байгаа улс шүү дээ. Барилга гэсээс гэр оролын дахин төлөлт. Эсвэл энэ дахин төлөлт гэдэг сэдвээр та яд маань хэр сайн аш холбогдол өгч судалж байна. Энэ төрлийн бизнес орших боломж юм байна уу? Дахин төлөлтөн дээр манайх ажиллаад 4-5 жил болж байна. За энэ жил дахин төлөвлөлийн төслийг эхлүүлчих санаатай л байна. 4-5 жил эхэлж чадаагүй маш олон шалтгаан байсан. Манай дахин төлөвлөлийн байршил маань одоо шинэ хотын захиргааны замын хойно буюу одоо Мөнх хадаагийн хойд нэг 10-аад га дээр хэрэгжүүлж байгаа. Тэгээ тухайн үед маань бид нар 2 жилийн өмнө төслийг эхлүүлэх гэсэн болж нэг яармын гүүрнээс болоод нийслэл ажил зогсоогоод эхэлж чадаагүй. Тэгээ саяхан одоо барилга их загвар зураг батлуулаад одоо ойрын хугацаанд төслийг эхлүүлэх гээд ингэ явж байна. Гэр ороолын дахин төлөлтийн бодлого бол жоохон буруу байгаа гэж би бол хардаг. Тэр нь юу вэ гэхээр одоо өнөөдөр бид нар яармт нэг газрыг чөлөөлөхөд за нэг айлд 2-3 өрөө байр шийдэж чинь тий дунджаар за 2 өрөө байр гэж бодъё. 2 өрөө байрны зах зээлийн анш нэг 200 сая төгрөг. Гэтэл нэг газар дээр 20 гаруй нэгж талбар байдаг буюу нэг газрын одоо өртөг 5-6 тэрбум төгрөг болчихдог. Дээрээс нь цаг хугацаа. Тэр 20 айлтай тэр 100 гаруй айлтай хилцэл хийнэ гэдэг маань өөрөө дахиад 2-3 жилийн ажил. Тэр чинь бас ингээд санхүүгийн кост тий. Ингээд явхаар нэг газрын өртөг бол нэлээд өндөр болчихсон тий. Баг хотын төвд нэг газар авах дайны хэмжээний. Гэтэл буцаагаад энэ төр засгаас гэх юм уу одоо салбараас бол бодлогын дэмжлэг байхгүй. Гэр ороолын дахин төлөлтөөр нийслэл дид үтсэнд татаж өгнө гэдэг юм байдаг боловч дид үтсээс чухал зүйл бол санхүүгийн дэмжлэг аягүй чухал байна. Гэтэл өнөөдөр яагаад энэ томоохон компаниуд гэр хороол руу орохгүй байгаа? Ашиггүй л байгаа байхгүй. Тэгэл нэг газар худалдаж авч чадахгүй ч юм уу те томоор нь авч чадахгүй нэг жижиг сажиг компаниуд маань зайлуул гэр ороолын дахин төлөвгүйгээл орчдөг. Тэгэл тэндээ ороод бүр ингээд санхүүгийн хүнд байдалд ороод ингээд мөс хаглаад явж байгаа юм нь бол тэгэхээр гэр ороолын дахин төлөлтөн дээр магадгүй одоо улс бол санхүүгийн өөр бодлого барих хэрэгтэй болов. Магадгүй хөрөнгө оруулалт төслийн зээл хөнгөлөлтөө зээлэх хэрэгтэй. Тэ хөрөнгө оруулалтын зээл. Нөгөө талдаа 6% зээлийг яагаад зөвхөн гэр ороолын дахин төлөлтөөр олгож болохгүй. Ядаж магадгүй 70% нь гэр ороолын дахин төлөлт хэрэгжүүлж байгаа компаниг 6% зээлийг олгоно. Тэгвэл эн чинь өөрөө 6% зээлийн нөгөө яндан буурах буюу тэнд нэг юм нөхөн жорхон булдагдах нэг яндан буурахад нөлөө үзүүлэх байхгүй. Тэгвэл энэ хойдлын гэр хороол чингэлтэй гандан хороолол яармын гэр хороол буухгүй ганц шалтгаан ч юусэл цаанаас санхүүгийн шалтгаан. Хэрвээ санхүүгийн хөшүүргэн байх юм бол гадны болон дотоод томоохон компаниуд аль хэдийн гүйж ороод энэ гэр хороолыг байхгүй болгоцсон байгаа шүү дээ. Одоо тэгвэл бүгд л одоо морин тойруулга яарм хоосон газар өнөөдөр нэг газар тэрбум төгрөгийн үнэтэй байж байна. Тэр газар өөрөө эрүүл хөрстэй, жорлон байхгүй, хийлэн байхгүй, олон хүнтэй хилцэл хийхгүй хямдхан байгаа учраас л хоосон газар л өгөө гэдэг шүү дээ. Ипотек дээр ер нь сүүлийн үед хэр одоо бодлого зөв явж байгаа юм шиг байна таны хувьд. Яг хөө ингэдэм. Иргэд бол яг хөө ипотекийн зээл аваад би одоо 150 сая төгрөгийн зээл авчаад барыг одоо хэд дахин нугалж төллөө гэж яриад ид. Энэ өөрөө буруу. Ягаад тэгэхээр бид чинь бас хүнжлийнхээ ярианд хүлэнж штэ. Өнөөдөр Монгол улсын бодлогын хүү 12% байж байна. Тэгэхээр 12%-аас доош хүүтэй өртөгтэй мөнгө гэж байхгүй тийм. Бид нар зээл авахаар 18%-аар авч байна. Гэтэл та 6% зээл буюу миний зээл авдаг хүмүүс 3 дахин үнээр ипотекийн зээл аавна гэдэг энэ цэвэр халамж буюу буцаад одоо мөнгөний бодгон дээр M2 дээр нэмэгдэж байгаа. Одоо юу гэдгийг инфляцийн одоо дараас авахгүй юу. Тэгэхээр моргчин зээл гэдэг нь заавал байх хэрэгтэй. Гэхдээ энэ маань өөрөө халамжийн бодлого. Тийм учраас энийг
маш их хэмжээгээр дураараа мэдээж гаргаад иж чадахгүй бид чинь ингээл олж байгаа долларынхаа хэмжээгээр буцаагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой учраас энэ л өөрөө сайн хөтөлбөр өөрөө үүргээ гүйцэтгсэн. А гэхдээ энийг чөлөөтэй тавьж чадахгүй тавилаа бол маргааш доллар $5,000 болчихно. Тий. Уг нь сайн бүтээгдэхүүн. Ипотектэй ойролцоо ижил төрлийн бүтээгдэхүүн олон улсад байна уу ер нь? Олон улсад маш их байгаа шүү дээ. Ипотекийн зээл гээд өөрөө энэ сонгодог зах зээл дээр одоо Америкч байд юм уу тий Хонконг, Сингапур руу ипотекийн зээлийн хөө маш бага байдаг тий 1% одоо 2% ч байна уу 3% ч байна уу. Яагаад вэ гэхээр тухайн улсын өөрөө эдийн засаг том. Дэлхийн одоо тэргүүлэх зах эдийн засгууд учраас тийм хэмжээний бүтээгдэхүүнээ гаргахад ашигтай байж байна. Манай чинь бол одоо тийм боломж байхгүй учраас тэгэл одоо 6% хүүтэй ипотек гэдэг нь маш бага хүүтэй ипотек. Монголын девелопер компаниуд гадны хөрөнгө оруулалт татахын тулд хэр бэлтгэлтэй байх хэрэгтэй юм бэ ер нь? Гаднаас гэхээр аль улсаас илүү их Монголд хөрөнгө оруулах сонирхол байна. За UB Group-ийн хувьд сүүлийн 2-3 жил хөрөнгө оруулагчтай нэлээд төлхөө ажиллаж байна. Тэрэн дондоо Япон, Хонконг, Хятад гэсэн юм хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын сангуудтай ажиллаад явж байгаа. Энэ хүрээнд ч гэсэн бид бүхний хувьд энэ жил нэг $50 сая Японы хөрөнгө оруулалтын сангаас бас хөрөнгө оруулалт татахаар гэрээлс байгуулад одоо хөрөнгө оруулалтаа шатнд ингээ ажиллаад явж байгаа. Мэдээж үгдийн бид Японы хөрөнгө оруулалтын сантай бас гэрээ зурхаанд бол нэлээдгүй шаардлага бас тий давааны ардад гарч ирж маш хугацаа орсон багс тий. Нөхдүүдийн бас шаардлагыг дагуулж одоо хангаж иж бас тухайн одоо гэрээ хэмжээнд хүрсэн. Энэ дээр бол бид нар нэгт үннээрээ байх хэрэгтэй. Буюу тухайн энэ компани маань өөрөө KYC тий яг өөрийгөө таниулна. Би яг хэн бэ? Би одоо улс төрийн мөнгө угааж байгаа үгүй юу, бохир мөнгөтэй юу үгүй юу гэдэг хамгийн наацхан шаардлага болно. Дээрээс нь яг энэ компани маань энэ зүйлийг хийж чадчихэв үү, чадахгүй байна уу? Тухайн хөрөнгө оруулагчаа төсөл маань яг энэ зах зээл дээр амжилт нь хүрч чадах уу, чадахгүй гэх мэтлэн маш олон шаардлагуудыг хангаж иж бид нар гадны хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт татна. Зөв хувь хөрөнгө оруулагч ч юм уу те найзсаа татчих жаавал өөр хэрэг. Энэ үгээр итгэлцлийн асуудал. Гэхдээ найзч бай хөрөнгө оруулалтын санч бай хамгийн чухал зүйл бол итгэлцэл буюу UB Group Иргэн Батбаатар чамд итгэж гэнэ үү гэдэг асуудал. Тэгэхээр итгэлийн авахын тулд яах хэрэгтэй гэхээр үнэн байх хэрэгтэй. Тэ? Хэлсэн амлалтанд хүрдэг байх хэрэгтэй. Худлаа ярьж, хулгай шааж, хонгилдож болохгүй тэ. Одоо чи Монгол өтө дэлхий жижигхэн болчиход байна шүү дээ. Ер нь энэ бизнесүүдээс хөрөнгө оруулалт татвал яах юм? Бизнесүүдээс гэдэг нь гадны бизнес эрхлэгчдээс. За сангуудаас бол яг шаардлагууд хангачаа тий. Яг адилхан ойролцоо төрлийн бизнес хийж байгаа хүмүүсээс ер нь бол Монголд хөрөнгө оруулалт хийхгүй. Өнөөдөр ингээ Монголд яг гадны мэргэжлийн хөрөнгө оруулалт ч юм уу ер нь бизнесмен хөрөнгө оруулалт хийдэг тийм таата гоё ус угаасаа биш. Бид нар айгүй муухай харагдаж байгаа. Ягаад тэр өмнөх ах нарын кейсүүд байна. Одоо надаас би дандаа нэг амандаа алган боо хийлэгдэг юу бол ерөөсөө тэр танаа тэр ах чинь гэсэн энэ ах чинь гэсэн энэ сайд энэ гişүн чинь гэсэн гээд одоо ингээл хятад үнэж хятад очиод баядүр орлоо баядугаар дүүрэн монголчуудад холигдуулсан ийм сайд дарган гэсэн тэгсэн ийм лиценз газрын 8 гээд битүү кейс. Томоос хаахуулаад жижиг ингээл ангуун дээр өрцсөн юм шиг ил тод байж шít. Энэ бол бидэнд хамгийн том саад бэрхшээл болж байгаа. Дандаа л одоо хөрөнгө оруулалт уулзахаар өөдөөс хамгийн түрүүнд асуудаг асуулт л энэ. Тэгээд одоо тэг өөр болсон юм уу? Тэг мянга би өөр болсоо. Би бол өөр хүн шүү гэж хэлээд нэмэр байхгүй. Тэ? Тэрэн дээр нэг хилцэл хийх одоо юу арга барил ч юм уу. Яг хоо тэн дээр бол юм байгаа. Яг гадны би нөө түрүү хэлсэн шүү дээ. Гадны ингээ компани болон хувийнээс хөрөнгө оруулалт татах ерөөсөө итгэлцэл. Би тэр хувийн хоорондын харилцааны асуудал. Тэгснээс ш Монгол улсад итгээд тэ энэ зах зээл гоё юм байна, секси юм байна гэдэл хөрөнгө оруулалт хийхгүй. Хичнээн бид нар мөндөр одоо долларын жилээ 10% өгөөж амлсан ч гэсэн манайх өндөр эрсдэлтэй буюу high risk гэх тийм зах зээл гэдэг категорид орж байгаа учраас хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй. Та очоод хувийн харилцаа сайтай олон жилийн найз нөхөрлөлийн ч юм уу тийм ээ. Тухайн хүн зайлэр нэг дэмжиж та гэдэг үднээс л хөрөнгө оруулалт хийх магадлал ихтэй. Ер нь барилгын компаниуд гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд өөр одоо ямар боломжууд байна? За ингээд сангууд бас ингээд мэргэжлийн шаардлага тавьж байгаа юм байна. За таны хэлснээр бол одоо танилын нүрээр халуун өгчээр тий хөрөнгө оруулалтаас олдож магадгүй юм шиг байна. За өөр боломж юу байна гэвэл ер нь хэцүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? Ер нь хэцүү. Ингээд байгаа. Миний санаа бол ийм л юм байгаа. Бид нар одоо ингээд улсаараа нийлээд одоо энэ засгийн газар нь тий одоо энэ чинь ууг нь манай засгийн газар их зөв юм урайлаа сүүлийн үеч одоо энэ төрийн хувийн түншлийг одоо дэмжмээр байна тий хувийн шил хийж чадаад бизнес рүү төрнөөрөө орохгүй бай. Аль болох одоо зүрийн бүтцийг одоо давхар цомхон болгоё гэдэргээл маш зөв бодлого барьж байгаа. Гэхдээ дунд болон доод хэрэгжүүлэлтийн шатнд бол эсэргээрээ байгаа.
тий. Дандаа төрийн том компаниуд нь хувийн бизнесийг булааж байна. Тэгээ төрийн өмчт компаниуд ч баг одоо сүүлд орыг хийдгүй байхгүй боллоо шүү дээ. Тэгэхээр засгийн газрынхаа ингээ бодлогын эсрэг дандаа төрийн том компаниуд нь данхаагаад ингээ том булаа болцсон тий. Тэгээ сүүлийн үе чинь алтан өрс зэсэн зараад айгүй булаа ингээ хамаг булчин чангараад ингээд манют ингээ жижигхэн харагддаг болцсон учраас ингээ нөтүүд чинь бүхэл юм хийж болох юм шиг харагдаад байгаа юм шиг байгаа юм. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргийхийн тулд яах вэ гэхээр аж ахуйн нэгжүүдэд дэмжих хэрэгтэй. Магадгүй энэ төрийн том компаниудаас илүү хувийн аж ахуйн нэгжүүдэд урдаа гаргаад засгийн газрын дэмжээд хамтдаа ингээ хичээгээд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй. Дээрээс нь бид нар энэ хөрөнгө оруулалтын хуулиа шинжлэх хэрэгтэй. Ашигт материалын тухай хуулиа шинжлэх хэрэгтэй. Бүх юм маш тодорхой байх хэрэгтэй. Тэ? Яаж болох юм, яаж болохгүй юм. Ингээд энэ замаараа болохгүй бол дараагийнх нь шат нь яах юм. Тэгвэл манад чинь нэг хэцүү юм нь маш олон хуультай хууль журмууд нь хоорондоо ингээд бүгд ийм одоо биенийгаа өгөөсгдөг. Тэгэхээр яах вэ? Тэнд нэг сууж байгаа албан тушаалтан яаж болдог ийм хөлбөр рүү ороод нь шүү дээ. Нэг ийм гар үсгтэй юм. Тэгэхээр энэ мэн өөр ийм тодорхой бус байдлыг бий болгочоор хөрөнгө оруулагч Монголоос дайж ятаага буюу нэг хүн шийдэх болчиход шүү дээ. Хүнээс хамаарсан. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг өөр болгох нь одоо нэн төргөөр чухал гэсэн. Компанийн хувьд санхүүгийн чадамжаа хэр сайн дээшлүүлж гадны хүмүүст аттрактив харагдах вэ? Энэ их чухал юм байлээ. Хуучин бол бид идэж яах вэ ингээл нөгөө санхүүгийн мэдлэгч муутай тий ингээд яваад байдаг гэсэн. Одоо бол бид нар төсөл нь татрaan төлөхтэй татрaan төлөөд компаниг айл болох үннээр байгаа санхүүгийн аягүй сан зөвлөгөө аваад одоо компанийн нийт активыг дөрмийн санг нэмээд тий олж байгаа. Ингээд явах нь маш чухал юм байлээ. Манай компани бол сүүлийн 10 гаруй жил энэ дэр маш хялдаж байсан юм байл. Одоо энийг бид нар залруулах гад сүүлийн 1-2 жил хичээгээ явж байна. Бас энэ хугацаа ороод байна. Тэгэхээр эхнээсээ юм санхүүгийн сахилга баттай байгаа юм байгаагаар нь чи өрөөс юм татвараас зогтож байгаа юм биш юм байлээ л дээ. Бид чинь зайл нөгөө гадны байгууллагатай харьцаж үзээгүй ганц харьцаж үзсэн байгууллага нь дотоодын арилжааны компани байж байдаг, банкс байж байдаг тий. Тэгэхээр нөгөө өөрийгөө би хинбэ гэдэг юм нөгөө муу тодорхойлт юм байна. Энийг гаргаж ирээд надад ийм хөрөнгө байгаа тий. Би чи ингээд нэг ихнэр 3 хүүхэдтэй тий ийм хөрөнгүүд байна. Энийгээ ингээд би ийм ассеттэй хөрөнгө гэж үл ассет. Энийгээ айгуу сайн бүртгүүлжүүлээд айгуу сайн санхүүгийн зөвлөгөө аваад явахад биднээс боломж байгаа. Тэгвэл бид нар энийгээ дутуу бүртгэснээс болоод алдагдсан боломж буюу боломжоо ашиглаж чадахгүй байна гэсэн. Төслийг хөгжүүлэхэд бизнесийн ашиг ер нь хэр чухал байна? Нэг номер 2. Бизнесийн ашиг оо? Тийм. Маш чухал. Ашигтай байж л бизнес явна шүү дээ. Бизнесийн ашигаа доктортой ойлгохын тулд хэр одоо маневр шаардж байна? Хэр одоо удирдагч хүний ухаан шаардж одоо ашигаа авч чадж байна? Яг го доктортой байхын тулд тууштай буюу дагнах хэрэгтэй гэж би бол хараад. Одоо миний хувьд ч гэсэн бизнес хүний хувьд нэг алдчихсан зүйл нь юу вэ гэхээр одоо энэ 20 жил явсан маш олон төрлийн бизнес залуу хуучаас ингээ автиттэй те юм болон гоё харагдал юм болгоно хийчих гээл. Энэ нэг талдаа айгу буруу байсан. Буюу нэг дагнаагүй гэсэн үг те. Сүүлийн хэдэн жилүүд бид нар жоохон стратеги өөр болгоод илүү дагнах тал руугаа явж байна. Барилга талтай байна уу те. Тий. Биш хөрөнгө оруулалт, барилга буюу девелопер тэг хөрөнгө оруулагч. Хуучин бол бид нар ингээд олон төсөл хийж болноо. Гэтэ тэр болныг өөрөө операшн хийх шаардлага байхгүй. Очоо хөрөнгө оруулалт хийчих гэдэг үднээс явж байна гэсэн. Тэр илүү дагнах нь айгу чухал. Тий. Тэгэхээр одоо залуучууд бизнес хийж эхлэж байгаа бол яг чиний давуу тал юу юм бэ? Юу хийж чадах юм бэ? Тэн дээрээ илүү дагнах нь чухал. Тэгэхгүй энэ өнөөдөр хийж байгаа бизнесээс маргааш энэ бизнес илүү үр өгөөжтэй харагдаад энэ рүү битгий дагажгүйгээ чилч. Энд чинь маргааш ашиггүй байсан ч гэсэн нөгөөдрийн маргааш ашигтай болж эхэлнэ. Тэгэхээр энийгээ илүү сайн төгөлдрүүлжүүлээд дагнуул илүү зүгээр болоо. Бизнесмен хүн хэр эрсдэлтэй ах чадамжтай байх хэвээр. Бизнес өөрөө бол тэгэхээр тэр чигээр эрсдэл шүү дээ. Тэ эрсдэлгүй бол хизээш ашиг байхгүй. Тэ эрсдэлгүй бизнес хийгээл магадгүй хадгаламжид мөнгө ичээд жилийн нэг 10% инфляцтай идэвхжүүлэл байж болно шүү дээ. Энэ бол хамгийн эрсдэлгүй. Тэгээ банк дампуур бол банкны тухай 20 сая илүү шүү дээ. Тэгэхээр бизнесд өөрөө одоо эрсдлийг өөрөө менеж хийж байгаа хамгийн сайн одоо мөнгө хийх боломж гарт байна гэсэн үг. Тэгэхээр бизнес хийн гэдэг өөрөө тэр чигээр эрсдэл. Гэхдээ эрсдлээ тооцох хэрэгтэй. Эрсдэл хийж ингээд шоронд явчих болохгүй тийм ээ. Тэгээ өөрийнхөө хүнжлийн ирээнд эрсдлээ хийгээд те бас яг тийм хүний хултгтаж хуурж одоо эрүүгийн одоо ял үүрэх хэмжээний эрсдэл биш ядч өөрийнхөө цаг хугацаа өөрийнхөө дайчин зан чанар хичээл зүтгэлээр риск хийгээд явах хэрэгтэй. Ер нь бизнесмен хүний одоо онцлог ямар байх хэвээр яавал сайн бизнесмен бэ? Яг гоо миний хувьд бол одоо би бол дуртай юмаа л хийх
дуртай. Одоо би бизнес юм байвал ийм байв лагмаг гэдэг юм бол надад тийм жормор байхгүй. А би бол багасаа тийм 8-чин гахаа зөөдөл хүүхэд байсан. Тэгээд бизнес өөрөө дуртай. А бизнесийг миний хувьд мөнгө олох гэж хийдгүү. Тодорхой хэмжээний легаси үлдээ чи энэ улс их орны хөгжлөнд хувь нэмрээ оруулчих. Өөр хүүхдийнхаа хэдэн үед нь дурсагдах дурсамжтай бай гэдэг үүднээсээ тэр хоббинийхаа төлөө хийж байгаа миний өдөртмийн одоо юу гэдэг нь давтамж тэгсээс биш би одоо тэр бомд олортой болчих гэж би хийзэж бизнес хийдгүү. А өнөөдрийн жишээнд тэгэхэд миний хувьд нэг ийм Монгол улсыг нэг ажилуулдсан улс болох чи энд нь хувь нэмрээ оруулаад хөрөнгө оруулагч итгэлийг хүлээгээд локал партнер байгаад энэ хідэн одоо хүнд ажилтны төсөл хийчихсэн л гэдэг ийм л амбицтай миний хувьд бол одоо сүүлийн яриатай юм. их одоо гадшаа явж байна тий. Бизнесмен одоо бизнесийн салбарт ер нь хүн шинэ бизнес эхлүүлэхэд хэдийн их хугацаа ер нь шаарддаг. Тэр бизнес доктортой болох хүртлээр тийм хугацаа нь байна ер нь. Яг гоо тэнд яг тогтсон хугацаа байхгүй хаа. Бизнес болгоно янз янз байгаа бах тий. Том жижиг бизнес янз янзын бизнес байна. Зарим одоо Яг хувь хүнийхээ одоо туршлагаас харахад ч юм уу тий одоо хэдэн жил бизнес хийж одоо нэг жоохон уучраа олж ин да гэдэг ч юм уу тий. За докторчоод ирлээ тий. Бизнес гэдэг манайхан жишээ нэг юм төрийн өмч компаниас тендер авчаад шахаа хийж байгаа бизнес гэж ярьж болохгүй л дээ. Тэ. Зүгээр одоо манайхан ч нэг тийм нэг зөвхөн компани байгуулчаад нэг дарга зэрэг таниад ах чи нэг албан шалтгаан очиж тэр нэг шахаа хийчихээр би өөрөө бизнес хийж гэн гэж хараад байгаа шүү. Энэ бол бизнес биш. Тэ энэ бол зүгээр ганцхан хийж гэн гэсэн тэ. Бизнес гэдэг нь өөрөө тодорхой хэмжээний төслийг санаачлаад, боожуулаад, төслөө бичээд, тэгээ рискээ тооцоод, хөрөнгө оруулж хайгаад оргуу хоосноос бизнес эхлүүлэх гэдэг чинь залуучууд магадгүй те. Жишээ нь хөрөнгө оруулалт олохын тулд энжел инвестор хэрэгтэй. Эсвэл аав ээжээгээ ятхан синхруулна те. Одоо ах ээжээгээ ятхан синхруулна гэдэг чинь ингээд бизнесээ докторжуулахад мэдээж хамгийн багадаа 3-5 жил. Тэгжээс бизнес докторжуулна. Тэгснээс тийм амархан одоо жилийн хугацаанд докторжаалаг болох бизнес бол ховорлох те. За манай одоо 5 сарын 30-нд зохион байгуулах чагаа BDSM гэдэг арга хэмжээ болгоч. Бизнес development буюу барилгын бизнес хөгжил гэсэн санаа. Тэгэхээр яг л таны хэлээд байгаа бизнес хөгжлийг хийх гээл хичээгээд байгаа хүмүүс тэнд цуглана. Бизнес хийж байгаа хүмүүс цуглана. Гэхдээ нүүл хөдлөх хөрөнгө талдаа гэдэг ч юм уу те. Ер нь ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулах нь ач холбогдол байна уу? Ийм төрлийн арга хэмжээс авах үр дүн ер нь юу гэж харж байна? Анх би танаа багтаа танилцахад бол маш тийм олзуурах ууштай буюу миний хувьд их тийм баяртайгаар хүлээж авсан. Яагаад вэ гэхээр би хуучин бол энэ developer компани, development хийх тооцоо судалгаа гэдэг ер нь хитгэн компани л ойлгох мэддэм байна да гэд. Энэ дотор манай компани яг нэлээд бас гайгүй урдуур явж байгаа л гэж бодчихоо. Ер нь манайхаа ойлгохгүй байна гэж би боддогсан. Гэтэл та хэд залуучууд маань баг ингээ гоё бүрдсэн те. Бид л ашигын төлөө бусаа энэ одоо зах зээлийг энэ төсөл хөгжүүлэлттэй юм концепт гэдэг юм ингээд ойлгуулахад ингээд заавалчаас халдварын том биш дунд жижиг компани байсан ч хамаагүй ингээд юм community бүрүүд ингээд явж байгаа юм надад маш тийм гоё санагдсан. Өнөөдөр одоо ингээд томоохон компаниуд нь бол өөрсдөө борлуулаад бусдаа бид ингээд нэг юм ноу хав шеэр туршлага ингээд хуваалцахгүй за тийм цаг болцсон ч байгаа байна. Гэтэл өнөөдөр бид энэ барилгын зах зээлийг хөгжүүлэхийн тулд та хэдий хийж байгаа энэ төсөл хөгжүүлэлттэй концепт судалгаа гэдэг бол туйлын чухал. Одоо заавал том барилга гэхээр төсөл судалгаа хөгжүүлэлт хийх хэрэгтэй биш байхгүй. Жижигхэн одоо тэнд нэг юм түүцч байд юм уу те нэг юм 300 м квадрат объект барих байсан ч гэсэн энэ ч өөрөө нэг төсөл. Тухайн төсөл ч гэсэн төсөл хөгжүүлэлт хэрэгтэй. Тэ шат нь одоо хэдэн шиг давж байх юм. Орсон ч дангуу нь хаана байх юм. Хаана ямар өнгөтэй байх юм те. Нийтээс нь хэдэн метр квадрат байх юм. Дохон орчондоо экстрээр нь яаж уусах юм, хин дүүрсэх юм гэдэг ч юм уу те. Тэгэхээр та хэдий хийж чад юу бол маш их тийм цагаа олсон маш сайн төсөл хэрэгжүүлж илээ. Ялангуяа энэ та хэд хийж байгаа төсөл маань барилгын салбар сонирхож байгаа аль хэдийн орцсон дараагийн шатанд гарах гад ингээд явж байгаа компаниудад бол нэг юм өөрсдийнхаа нэг юм дараагийн шатны одоо үе таалах нэг юм одоо үе таалга болох гэдэг юм болов уу гэж надад бол санагдсан. Үнэхээр маш чухал одоо зүйлийг та хийгээ явж байгаа юм байлээ. Яг та хэдийн хийж байгаа зүйлийг би өөрөө энэ барилгын салбарт хөрөнгө оруулалт хийгээд нэг 5 жил хөрөнгө оруулалт хийжсэн. Яг өөрөө ороод 13 4 жил явж байна. Энэ хугацаанд бол миний ганц олж харсан зүйл бол за зөв явахын тулд девелопер компани буюу төсөл хөгжүүл судалгаа гэдэг л чухал юм байна гэдэг би сүүлийн 2 3 жилд ойлгож байгаа. Хойч юм бол ойлгодгүй байсан. Гэтэл өнөөдөр ингээд ойлгоцсон хүмүүс нь бусдаа ингээд том жижиг дунд гэж ялахгүй ойлгуулгаа гэж явж байгаа бол маш тийм цагаа олсон даа гэж бодож байна.
Девелоперын бизнес хөгжилд одоо хөгжилд түлхэж болох гэх юм уу? Дэмжлэг болох үүднээс энэ салбартаа манлайлж буй групп компаниуд ер нь ямар оролцоотой байх хэвээр. Тэр хүмүүс завгүйгээд яваад хан зөв юм уу? Эсвэл ингээд тодорхой хэмжээнд мэдлэгээ хуваалцаад яваад хан зөв юм уу те? Яг нь бид бүхэн ядаж туршлага алдсан зүйлээ туршлага хуваалцах хэрэгтэй. А миний хувьд бол одоо бусдаа туршлага алдсан зүйлээ айгүй хуваалцах дуртай. А зарим хүмүүст бол ноохоо нууц мууц гэд байдیں۔ Тин чи нууцаадах байхгүй ш. Тин чи нэг юм уу жижигхэн улсад ингээд нэг дээр амьдарч байгаа нууц юм гэж байхгүй ш. Хүн зүгээр цаг гаргаад одоо ChatGPT хөгжчлөө, AI хөгжсөн хүн зүгээр судлах асуудал. А тэгвэл яг уу бидэнд байгаа давуу тал нь Монголд энэ төрлийн бизнесэд онцлог тааboдлоос байна ш. Бусад ятаас өөр. Тэгвэл энийгээ бусдаа юу гэдэг харамгүй хуваалцах. Ядаж бидний дараагаас гарч байгаа залуучууд маань тэ бидний алдсныг алдахгүйгээр хамтраад явах. Барилгын төсөл гэдэг зөвхөн ганц компани хийдэг зүйл биш. Бүгд нэгдэж нийлжээж маш олон хүний оролцож талуудын оролцоо байдаг учраас хамтдаа хийдэг зүйл. Тэр хамтдаа хийж оролцож тал болныгаа сургаад нэг туршлагатай болчих юм бол тухайн төсөл бас илүү хурдан амжилттай алдаа матдаг багтаа болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль болох том жижиг гэхгүйгээр хоорондоо сайн туршлага хуваалцахын тулд туйлын чухал. Зөв. За хоёулаа ч одоо энэ хаана суулгавал энэ манай ITC төсөл маань энэ ямар учиртай төсөл вэ ер нь? Энэ төсөл маань одоо миний хайртай бэби төсөл. Тэрний юу вэ гэхээр тухайн төсөл маань анх 2010-ад онд анх төсөл нь эхэлж байсан. Тэгээ баригдад дуусчаа сүүлийн 10 жил зогссон байж байгаа. Манай компани 4-5 жилийн өмнө орлоо да. Энэ төсөл маань анх бол одоо Европын 5 улсын фанд эзэмшдэг байсан. Райтсан билүү гэдэг Европын 5 отоо зочид буудлын гэдэг. 5 отоо зочид буудлын Монгол дахь сүлжээгээр нээгдэж чад хөрөнгө оруулалтанд зогссон байсан төсөл. Тухайн төслийг манай компани бас Монгол партнертайгаа нийлж худалдаж аваад хуучин төслийг санаачилсан партнертайгаа одоо нийлж худалдаж аваад тэгээд төсөл хөгжүүлэлтийг нь дуусгаад одоо ингээ ашиглалтанд орж байна. Тухайн төсөл маань 5 отоо зочид буудал байсан учраас мэдээж 5 отоо зочид буудлын стандарт шаардлагаар баригдсан байсан. Тэгэхээр бид бүхэн яасан бэ гэхээр зураг төсөлд өөрчлөлт оруулаад буудлын өрөөнүүдийг бүгд нь офс болгоцсон. Яг зочид буудлаа зориулсан нөгөө үйлчлэгээний хэсгүүд байгаа. Commercial хэсгүүдийг л үлдээгээд одоо ресторан, худалдаа үйлчлэгээ, ballroom гэдэг ч юм уу те. Ингээд бүтэн төсөл ингээ ашиглалтанд оруулж байгаа. Нийтдээ нэг 30-аад мянган метр квадрат. Одоо даунтаунд бол хамгийн олон автомашины зогсоолтой гэдгээрээ бас их онцлог. Нийтдээ 120-од машины зогсоолтой, даунтаунд хамгийн том зогсоолтой гэж явж байгаа. Мөн дээрээс нь манай төсөл нэг онцлог маань нийтдээ 3 болог төсөл. 500-ны ballroom буюу event hall байгаа. Тэгээд өргөтгөлийн хэсэг маань буюу 9 давхар офисын хэсэг буюу орчин үеийн барилга талдаа үндсэн барилга маань 16 давхар офисын барилга гэдэг байж байгаа. Төслийн бас нэг онцлог маань бид зүүнээс баруун, урдаас хойш нэвт аксессуудтэй. Одоо ингээд нийслэлийн засаг даргаас ингээд санаачлаад хашаагаа авъя гэдэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд нь бид нар бас манлайлаад бүх хашаагаа авч байгаа. Хашаагаа авахаас гадна бүх хүмүүсийг манайхаар дамжин өнгөрдөг аксессуудын буюу үе таалгуудыг нээж өгч байгаа гэсэн үг тийм. Энэгээр бас их онцлог буюу одоо даунтаунд бол одоо Blue Sky-гаас урагшаа Shangri-La тийм эрүүл мэндийн яамнаас Chojin Lamын музейг бол одоо чөлөөтэй манай байдлаар гарах боломжтой гэсэн тийм. Ер нь хэдэн хувийн туризм менежментээр явж байна? Тухайн төслийг бид нар яг уу манай Голланд банк санхүүжүүлсэн. Тэгээд Голланд банктай хийсэн гэрээнийхаа дагуу бид нар нийт офсынхаа 3 давхрыг зарж байгаа. Бусад давхрыг бид нар зарахгүйгээр өөрсөндөө үлдээгээд цэвэр туризм менежмент хийж гэнэ гэсэн. Тэгэхээр тухайн төсөл маань яг энэ хөрөнгө оруулагчдын өөрсдийн үнцэнтэй төсөл учраас энэ үнцний урт хугацаанд одоо алдахгүй одоо хадгалагдаад явах болов уу гэж одоо харж байна. Тэгэхээр бол яг бид нар нийт төслийнхаа нэг 10-аад 10 хүрэхгүй хувийг л зах зээл дээр зарж борлуулж байгаа юм тийм. Ер нь хойштоо энэ барилгын компаниуд, девелопер компаниуд зараад яваадах нь зөв юм уу? Эсвэл барьсан юм дотор өөрсдөө үйл ажиллагаа явуулаад түрээслээд өөр бизнесүүдийг хийгээд явах нь зөв юм. Яаж ч болно. 100% зарж болно, 100% түрээсэлж болно. Энэ бол тухайн төсөл анх яаж бичигдсэн шалтгаална буюу одоо тухайн хөрөнгө оруулагч маань ямар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байгаа гэдэг л асуудал. Нөгөө талдаа яг манайхан ингээд зарахгүй болохоор ингээ үн цэнтэй өөр юм чи ингээд хараад идэг. Гэтэл зарсан ч гэсэн энэ төслийг би үн цэнтэй байх нь миний үг нь үүрэг бохгүй. Тэгэхгүй ингээд одоо манайх ч өөрөөсөө байгаа учраас ингээл амар гоё өөрийн хөрөнгө төлөвлөсөн тордоод байдаг. Ууг нь тийм биш. 100% зарцсан байна уу, зараагүй нь тордох ёстой. Нөгөө талдаа тухайн үйл төлөвийг эзэмшигч маань, өмчлөгч манаас өөрийн гэсэн гэрээний үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй.
Чинь одоо би энд нэг талбай авчаад шүнжэнгөө бөөдөд гэж болохгүй шүү дээ. Шашны үйл хийгээл. Эн чинь өөрөө гэрээгээр одоо манад одоо орсон одоо манаас талбай авч байгаа хүмүүс бол нэлээд тийм олон улсын гэрээний шаардлагыг хүлээж бидэнд гэрээ байгуулдаг. Ямар үйл ажиллагаа явуулж болохгүй төсөл болгон онцлогтой. Жишээ нь манай ITC болон Vision төсөлдүүд нэгэн одоо эмнэлгийн лаборатори ч юм уу тийм эмнэлэг бол нэгдэхгүй. Шашны үйл ажиллагаа байгуулга нэгдэхгүй. Зөвхөн одоо энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг ийм л байгууллага нэгдэнэ гэд бид нар анханасаа төслийнхаа концепцийг зурцсан. Түүнийхээ хүрээнд л хүн болгонд зарахгүй гэсэн үг байхгүй. Тухайн зарж авж байгаа айл маань манай алсын хараа манай төсөлтөд нийцэхгүй юу гэдэг нь өөрөө чухал. Тэгжээд бид маань хооронд нөгөө одоо зөрчилдөхгүй гэсэн үг. Дээрэс нь хөрөнгийн менежмент гэдэг өөрөө маш том салбар. Олон улсад хөгжсөн маш гоё салбар. Монгол улсад жоохон хөгжөөгүй учраас хаягдаад идэг. Тэгээ дээрэс нь одоо би нэг энэ талбай туристик чинь худалдаад авчлаа гэхэд хөрөнгийн менежментийн 15,000 төгрөг гээл одоо энэ өндөр зэрэглэлийн газар хотын төр үйл ажиллагаа явуулж төлчихөж явах хэрэгтэй. Энийгээ төлж чадахгүй би яхаараа өөрийн өмчсөн талбай дээр 15,000 төгрөгөөр одоо менежментийн төлбөр төлдөг гэдэг чинь. Тэгвэл одоо энэ цэвэрлэгээ үйлчлэгээ харуул хамгаалал засвар үйлчлэгээ хэн хийх? Энэ мөнгийг төлжээж одоо тэр үнэтэй тоног хөрөмжөөр альчилгаа хийн. Одоо энэ лифтинг компаниас сар болгох гэж үзлэгээ хийн. Сар болгох үзлэг хийж энэ чи эвдэхгүй зогсолтгүй явна. Тэ? Энд ажиллаж байгаа хүмүүс нэг цэвэрлэгээний 800,000 төгрөгийн цалин авах ядаж сарын тэ харуул хамгаалтын цалин ажилтны цалин сарда 200-500 нэг ээлжинд авчдаг. Тэгжээж эн чинь сайн хүмүүс ажиллан залуучууд урам зоригтой ажиллана тэ. Нөгөө талдаа өөрчлөж байгаа хүмүүсээ ийм хэмжээнийхэн мөнгө төлж чаддаг байх хэрэгтэй. Энэ одоо хэрэглээний соёл гэсэн манайд өөрсдөө суралцахгүй бол одоо манай хэрэглэгчтэй нэг хамгийн том асуудал нь айгуу лаг өөрсдөө компани гэдэг нэг хөрөнгийн менежментийн 10 хэдэн мянган төгрөг дээр гороогоод идэх байхгүй. Тэгсэн мөрөд амар шаардлага тавина те. Миний машин энэч тавих хэрэгтэй, тийч хэрэгтэй, би юм байх хэрэгтэй, ийм цэвэрхэн, би ийм гоё брэндээ уцамсан, миний хувцас заван болоод гэж шиг. Тэгвэл өөрөө ихлэ мөнгөө төлчөөд тэдний хэмжээнийхээ хэрэглээнийхээ соёлыг бас шаарддаг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол эндээс гараад өөрийнхөө чаддаг тэр хөрөнгийн менежмент гэж юм айсад өөрийнхөө байранд очиж тэг орон сууцнд офсоо хийдэг ч юм уу. Тэг ингээд шодрог байх хэрэгтэй шүү дээ. Манай та хэд маань бас нөө Vision Tower гэх том төсөл хэрэгжүүлж байгаа тий. Тэр төслийн ер нь гол концепт нь юу юм бэ? Яагаад тийм төсөл хэрэгжүүлж байна? За Vision Tower төслийн хувьд бол маш гоё байрштай ландмарк бас Улаанбаатар хотын. Тэр нь юу вэ гэхээр шинэ Улаанбаатар хуучин Улаанбаатарыг холбосон хамгийн том дөрвөн замын кросс дээр хамгийн гоё байршил одоо яг өөдөөс хараад байж байгаа гэдэг утгаараа тухайн кросс бас Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй автомашин тоор хоёрт ордог тийм кросс. Одоо эхнийх нь бол одоо төв шуудны урлагийн кросс, хоёр дахь нь тэр кросс гэдэг гэсэн судалгаа гарш. Тэгэхээр энэ байршлууд нэлээ үнцэнтэй. Үнцэнтэй байршлаар бид бүхэн бас үнцэнтэй төсөл хийя гэд Солонгос компани, зургийн компанитай хамтраад бас Оросын маркетинг брэнд букинг компанитай хамтраад тухайн төслийн концепцийг анх гаргаж ирсэн. Тэгэхээр төслийн барилга талаас онцлог нь бол Монгол улсад хэрэгжиж байгаа хамгийн анхны ногоон офс тауэр гэж хэлж болно. Одоо өмнө нь тийм өндөр хэмжээний офсоор ногоон барилга бол Монгол баригдаж байгаагүй. Нам давхруудынх бол байгаа. Энэ утгаараа нэлээд онцлог. Дээрээс нь тухайн барилгын төслийг зөвхөн барилга байгууламжхээсээ илүү хүн одоо ажиллаа хийж байгаа бол ажиллаа хий, амьдрий, тоглоё, хөгжилтий хүн чинь ингээд байгалийн бүтээгдэхүүн заавал ажил хийж байгаа хэрэг юм ял үүрэх хэрэгтэй биш шүү дээ, тийм. Бас happy ажиллаа хийх хэрэгтэй гэдэг үүднээсээ happy ажиллаа хийх бүхэл орчныг одоо бий болгож өгсөн. Хамгийн наацхан жишээ одоо дөрвөн улирлын одоо бүтэн нэг давхрыг ногоон байгууламж болоод төлөвлөсөн байна, тийм. Recharge area гэдэг. Тэгээд тэнд одоо шинэ грин тэжээвэр амтны зочид буудал хүртэл байж ах жишээний тийм ээ наад захаас нэг ярил. Тэгээд тухайн төслийг бол Монголын бас тийм үнцэнтэй компаниуд өөрийн одоо хувийн одоо өмчлийн офстой бий болох үүднээсээ бол анх төлөвлөж хийсэн буюу 50 м квадратаас 1200 м квадрат хүртэл талбайг өөрөө эзэмшил авах боломжтой. Гэхдээ бид бүхэн нийт төслийн нэг 40-45% олон нийтэд зарна. Үлдсэн одоо хөрөнгийг бол бид өөр дээр авч үлдээд одоо урт хугацаанд одоо түрээсэх зашмаар одоо орлого олох ийм зорилттой гэсэн. За тэгээд танд өнөөдөр ирж ярьцлага өгч одоо жилеттэй өөр их үзэл бодлыг хуваалцсанд талархаж байна. Тэгээд арга хэмжээнд идэвхтэй харилцаад одоо бусад одоо салбартаа одоо ажиллаж байгаа барилгын компаниуд, төсөл хэрэгжүүлэгч компаниудтай үлгэрдүүрэл болоод мэдээлгээ харамгүй хуваалцаарай гэж хүсэх байна. За баярлалаа. Тэгээ та бүхний ажилд бас өндөр амжилт хүсье. Тэгээ 5 сарын 30-нд маш сайхан арга хэмжээ болгочихоо. Тэгээ миний хувьд ч энэ арга хэмжээнд орох болсондоо маш тийм сэтгэл өндөр байгаа. Тэгээд хэдүүлээ 5 сарын 30-нд болох одоо энэ
арга хэмжээндээ бөөндөө бас уулзцаа. Тэгээ та бүхний ажилд бас амжилт. За баярлалаа.